Улсын хурлын даргын захирамжаар байгуулагдсан бомбын хууль эрх зүйг боловсронгүй болгох ажлын хэсэг Өмнөговь аймгийн 3 дэс сум дахь шивээ өрн бомбтод ажиллалаа. Тус бомбын хувьд Монгол улсын экспортын гол бомбтуудын нэг юм. Мөн өнгөрсөн хугацаанд төр хувийн хвжлийн хамтын ажиллагаа нь шилдэг туршлага болж барилга бүтээн байгуулалтын ажлууд маш хурдцтай хийгдсэн бомбтой. Нэг үгээр хэлбэл бомбын зэрэгэлт сайн хэрэгжсэн бомбтуудын нэг гэж хэлж болох юм. Тэгэхээр энд бол одоо хувийн хвшлийн хийсэн хөрөнгө оруулалтыг хэрэгцээ баталгаажуулах, эдгээрийн одоо үйл ажиллагаа хэвээ явуулах шаардлагатай зөвшөөрөл аливаа зүйлийг одоо тодорхойлох шаардлагууд бол байна. За тийм учраас энэ бомбын хуулийг одоо маш хялтаа одоо баталж энэ хэрэгцээ орчныг баталгаажуулж өгснөөр энэ одоо бизнесийн үйл ажиллагааг дэмжих илүү одоо гацаагүй явуулахын нөхцөлийг бүрдүүлэх юм а гэж одоо бас газар болж байгаа шиг үзэж байна. Бомбын зэрэгэлтийн бодлогын хүрээнд Монгол улсын одоо үндсэндээ үйл ажиллагаа явуулдаг 39 бомбтууд дээр нэлээдгүй ажлууд бол хийгдсэн. Тэрний нэг одоо томоохон жишээ бол одоо төр хувийн хвшлийн одоо хамтарсан байдлаар хувийн хөрөнгө оруулалт хамгаалж хийсэн энэ манай шивээ өрн бомбт байна. Тэгээд цаашдаа энэ бомбтын жишгийг бол энэ бус бомбтууд руу бас би түгэж дэлгэрэх ёстой гэж бодож байна. Шивээ өрн бомбтоор өнгөрсөн жил 26.5 сая тонн нүүрс экспортлсон. Өмнө нь 23 онд 19.5 сая тонн нүүрс хамгийн өндөртөө экспортлж ирсэн. Тэгэхээр энэ бомбын нэвтрүүлэх хүчин чадал бол сайжраад ажиллаж байгаа. Төр хувийн хвшлийн хөрөнгө оруулалт хосолсон ийм онцлогтой бомб харьцангуй бас зэгцтэй. Гэхдээ бас энд ажиллаж байгаа нэг ажилтаа албаа агчдын нийгмийн асуудал бас мөн тэнд амьдарч байгаа нэг ажиллаж байгаа жолооч бас ард иргэдийн тодорхой шийдэх асуудлууд байгаад байна. Тухайн одоо шивээ өрнөсгөө бомбоор 2025 онд экспортод гарах нүүрсний хэмжээг хамгийн багадаа 26 сая тонн нүүрс экспортод гаргана гэдэг ийм одоо хоёр талын тохиролцоо төрж явж байгаа. Тэгэхээр энэ 26 саяас дээш гарах ажлаа бол бид нар энэ 25 онд багтааж хэрэгжүүлэх төлөвлөгөө хамтарч ажиллана гэсэн үг ээ. Бомб төр гол шийдэх асуудлын хөвгтэй зэрэг бомбын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө заашгүй батлах шаардлагатай. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлагдж цаашдаа бомбд хэрхэн хөгжих үү? Бомбын одоо тодорхой барилга байгууламжуудыг хаана барих уу? Эдгээр одоо асуудлуудыг хэрхэн шийдэх үү гэдэг гарц нь одоо гарч ирэх юм онцлогтой байгаа. Ажлын хэсэг шивээ өрн бомбын жишгийг бусад бомбуудад хэрэгжүүлээ зогсохгүй энэ бомбод тулгамдж буй зарим асуудлыг шийдвэрлэхээр санал хүсэлтийг нь сонссон юм. Шивээ өрн бомбын Чингэлэг тээврийн терминалын талбайг бүрэн бетонжуулсан бөгөөд нийт талбай нь 22.4 га. Нийтдээ 22 сая тонн нүүрс ачиж буулгах хүчин чадалтай тус терминалыг бүрэн хүчин чадлаар ажилуулахад хэд хэдэн асуудал шийдэх ёстой. Тухайлбал автомат Чингэлэг тээврийн 5G гарцыг бүгд найрамд хятад ард улстай тохиролцож нээх, терминалын дотоод үйл ажиллагааг 24 цагаар ажилуулах, шууд экспортын тээвэртэй ажиллах нь нэмэгдсэн өртгийн албан татвараас 10%-аас чөлөөлөх ёстой юм а. Эдгээр асуудлыг засгийн газрын төвшөнд шийдвэрлэх шаардлагатай байгаа юм а. Тээврийн машинууд энд бас явах сонирхол нь бага байна. Тээврийн компани. Тэрний яаж яах гэхээр одоо зүгээр задгаа явж байгаа шууд олон улсын тээвэргээд нөөтөөс чөлөөлөгдөж явждаг. Энэ дотор явж байгаа 10% явуулахаар дотор авчихаар тэр нөгөө тээврийн компаниуд ч бас 10% дээр яваад энэ рүү. Гэтэ сая сангийн сайд бол нэлээ ойлгоод наад гэж ер нь хармаар юм. Гэтэ дөрвүүд экспорт нь гаргаж байгаа байхгүй. Энд л нэг буулгаад асууж байгаа байхгүй. Нөөтгөө байх хэрэгтэй шүү дээ. Харин экспортыг нөөтгөх учраас задгаа шууд явж байгаа нь энэ дунд энд буулгаж байгаа утгаараа тэр утгаараа дунд буулгаж байгаа. Танаа энийг одоо менежментийн ямар компани авч явж байна? Та нар дундаас нэг компани байгуулсан уу? Шивүүрэн терминал компани байгуулсан. Тэр компани аваач. Ямар компани? Одоо энэ компани 100 хүнтэй ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь бол цаашдаа бомбтууд дээр яг иймэрхүү компаниуд бий болоод тэгээд нөгөө төрийнхээ юутаа нийлээл тэгэл ажилдаг. Тэгэл энэ одоо терминал хэрэгтэй бол терминалаа төлөвлөдөг. Тэгээ хөрөнгөө босгодог. Тэгээ өөрсдөө үйлчлэгээ авдаг. Тэгээ энэ бомбтой хамтар давчил төрийг хүлээхгүй. Одоо жишээлбэл бид нар чинь яг иймийг төр хийнэх юм бол эхлээд зургийн төсөв батлуул, тэ? 1 жил сайн явбал. Тэгээд дараа нь улсын төсвүүдээр мөнгө тавина, тэ? Тэгээд ингэ явахтар чинь 4-5 жил болдог сонгуул өнгөрдөг дахиад байхгүй. Тэгэхээр энийг л хордлуулах юм нь ердөөсөө эдийн засгаас хоцрохгүй хэдүүлээ хөдөлтөй явуулъя гэвэл энэ эрх зүйн орчныг жоохон чөлөөлөд тэгээ хяналтаа тавина л үз. Шивээ хүрэн бомбтыг бүгд найрамд хятад ард улсын сэхэ бомбттой төмөр замаар холбоход Монгол улсын зүгээс хийх бүтээн байгуулалтын ажил бүрэн дууссан байна. Гашуун сухад ганц бомбтын бүтээн байгуулалт 2028 онд дуусахаар төлөвлөж байгаа бол шивээ хүрэн сэхэ бомбтыг ердөө 2 сарын хугацаанд төмөр замаар холбох боломжтой гэж бүгд найрамд хятад ард улсын зүгээс мэдэгджээ. Одоо хоёр улсын засгийн газрын хооронд хэлэлцээр хийгдэхэд энэ бомбт төмөр замаар холбогдох нь.
2014 онд бол энэ шивээ өрн сэхийг төмөр замаар холбоно гэдэг хятадын тал бол бүтээн байгуулалтаа хийсэн. Өөр Динхэ хаймигийн үндсэн магистралаас наашаа 70 км татаад одоо энэ дээр бол бас 5-8 сая тонн төмөр замын тээвэр явж байгаа. Одоо ч гэсэн ажилт хийгээд явж байгаа төмөр зам хийсэн. Энэ өртөө бол ийшээ 3.6 км дээр байгаа. Тэгээд энэ бол яг сэхээгийн төлөвлөлтөөр бол өртөөнөөс наашаага татна гэсэн ба. Тэгээ энийгээ бас ерөөдөө нөгөө газар юмаа бэлтгэсэн учраас гол зам 2 сарын хугацаанд л барьчих. Өнгөрчүүд 7 хоногт бомбын сэргэлтийн үндэсний хорооны ээлжид хуралдаан боллоо. Энэ удаагийн хурлаар 2 асуудал хилцсэн юм а. Тухайлбал ханги бомбод төмөр зам шилжүүлэн очих терминал, автозамын зохицуулалтаар улсын хилийн зурвас газар ашиглуулах тухай хэлэлцээ. Түүнчлэн цагаан дэлгүүр уул бомбын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх тогтоолыг засгийн газрын хуралдаанаар оруулахар боллоо. Дорногов аймгийн Хатан болог сумын дэвсгэр доош улсын хилийн зурвас газраас зүүн баян ханги чиглэлийн төмөр замын болон шилжүүлэн очих терминал, автозамын зориулалтаар хавсралтад заасан газрын хилийн цагийн эргэлтийн цэгүүдийн солилцол, талбай хэмжээ бүхий 1178.5 га газрыг ашиглуулахыг засгийн газрын хуралдаанд оруулахыг дэмжсэв. Засгийн газраас байгуулагдсан экспортыг эрчимжүүлж валютын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн 3 дугаар хуралдаан мөн боллоо. Дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын түүхийн эдийн үнийн уналтын эсрэг дотооддоо шаардлагатай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Тухайлбал хилийн нэвтрэх хүчин чадал тээвэрлэлтийг нэмэгдүүлсэн, нүүрсний тээврийн өртгийг бууруулсан нь үр өгөөж өгч эхлээд байна. Нэгдүгээр улирлын нийт дүнгээр нүүрс 17.4 сая тонн, төмрийн хөдөр 1.8 сая тонн экспортлсон нь өмнөх оны мөн үедээ ижил төвшөнд байгаа бол зэсийн баяжмлын экспорт 456 мянган тонн хүрч 24%-аар өссөн дүнтэй байна. Ажлын хэсэг банкны салбарын төлөөлөлтөд уулзаж гадаад валютын улсын нөөцийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар хэлэлцэж, санхүүгийн доктортой байдлын зөвлөлийн хурлаар холбогдох асуудлыг шийдвэрлэж, бодлогын зөвлөмж гарган ажиллаж байна. Энэ сарын 1-ний байдлаар гадаад валютын улсын нөөц өмнөх 7 хоногоос 305 сая $аар нэмэгдэж 5 тэрбум $-т хүрлээ. За Монгол улсын валютын нөөц урд нь одоо 2 удаа 5 тэрбум $-д хүрж ирсэн. 22.11 сард за мөн өнгөрсөн оны жилийн эцээр за ингээд одоо 3 дахь удаага Монгол улсын валютын нөөц маань 5 тэрбум $-ыг давлаа. За ингээд цаашдаа үнийг одоо доктортой барих нөөцийг хамгаалах нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр одоо бодлогыг одоо төвлөрүүлж ажилланаа. Өмнө одоо худалдан авсан биржээр болон одоо шууд хэлбэрээр худалдаа авсан худалдан авагч тал маань нүүрсний үнийн одоо зөрүүтэй холбоотойгоор бол цааш нь нүүрсээ татах одоо болцоогүй гэдэг юм бас энэ эдийн засгийн хувьд алдагдaltaй болж байгаа учраас хятадын талын бомбууд дээрх одоо агуулгах санаа дүүрсэн байдалтай байгаа. За тийм учраас энэ ажлын хэсэг дээр одоо хуралдаж энэ асуудлыг за өртөг буруулахаас гадна үн дээр одоо ямар зохицуулт хийж болох вэ гэдгийг бол одоо өнөөдрийн ажлын хэсгийн хурал дээр ярьж байна. За тэгээд тодорхой шийдвэр гаргаад засгийн газрын хуралд танилцуулж шийдвэрүүдийг гаргана. За ер нь бол энэ бол хоёр улсын экспорт манай экспорт гэдэг бол хоёр улсын түүхий эдийн буюу нүүрсний одоо худалдаан дээр тогтож байгаа гадаад худалдаа гэсэн. Тэгээ худалдаа хийж байгаа үед бол зах зээлийн үн буугаад дагаад одоо буудаг энэ зохицуултуудыг бас хийх шаардлага байна гэдэг нь бол өнөөдөр манай хүчин төгөлдөр мөрдөгч байгаа хууль дүрм журамд бол бас тусах шаардлагатай байна гэдгийг бид бас одоо өнөөдрийн байдлаар тодорхой болгож байна. Ер нь нөхөр үн өндөр байхад бол биржээ арилж байгаа маань одоо амжилттай сайн явж исэн бол ингээд үн эргээд унаад ирэх үед бол бас ийм өндөрлүүд гарч ийн. Тэгэхээр энийг бас зохицуулдаг эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага байгаа байна гэдэг нь бол одоо өнөөдрийн нөхцөл байдлаас нэлээд сайн тодорхой болж байна.